За ди парламент дээр одоо энэ иргэн номингийн оруулсан энэ нэмж багш нарын цалин өсгөх энэ санал санаачлагыг дэмжиж байгаа. Ер нь л Монгол хүмүүс нэг дунджаараа нэг 3.5 сая төгрөгийн дундад цалинтай болчмоор байгаа. Ингийн бол бид нар ерөөсөө энэ халамжаасаа ангижраад энэ хөдөлмөр гэдэг энэ одоо зүйлээ бүтээхэд одоо хамгийн одоо төлөхөц болох ийм одоо шийдвэр юм байна. Тэгэхээр сангийн амнаас нэг зүйл асуумаар байна. Бид нар түрүү жил төсвийн доктортой байдлын тухай хууль батлахад урсгал зардлын хэмжээ 30% гэж ер нь баталсан юм аа. Тэгэхээр одоо бид нар энэ урсгал зардлынхаа хүрээнд энэ нэмж болох бидэнд боломжит төсвүүд хэдэн хувь байна. Энийг нэг гаргаад ирчмээр байгаа. Тэгээ сая гишүүд хэлээд байна шүү дээ. Бид ерөөсөө дандаа энэ байшин байрлал бүтээн байгуулалт зардал гэдэг имийг зардал дээр тавьж яхаар эргүүлээд орлого олдог энэ үйлдвэрийн уул уурхаан бус үйлдвэрлэлүүд дээр илүү анхаармаар байна. Ингэж хүмүүс энд чинь ажлын байр бий болно, дундаж цалин өснө, эдийн засгийн томоржиж бид нар цалингаа өсгөн шүү. Тэгэхээр энэ тал дээр манай энэ төсөв энэ жил бас л ер нь их учир дутагдaltaй ажиллаа гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидэнд байгаа урсгал зардал дээр ер нь ямар боломж байна? Одоо тавигдсан энэ төсвүүдийг үйлдвэрлэлөө шилжүүлэх ямар ажилтнуудын парк, имэйлт ажилтнуудын парк гэдээ бидэрт боломжууд байгаад байгаа байхгүй. Эдрүүдийг яаралтай оруулах ийм бодлогоо та бүхэн минь бидэнд нэг гаргалгаа гаргаад хэлчмээр байна. Сангийн ам 6 номер тэр 30% зардлаа 30% болгох юм бол хэдэн тэрбум төгрөг орон зай байгаа вэ гэдэг тоо мэдээллийг За Нарбаяр сайд сая тайлбар хийсэн үү? За эхлээд тайлбар хийж байна. Нарбаяр сайд. За тэгэхээр асуудал ажил хэрэгчээр хандж байгаа та бүхэн талархал илэрхийлье. Зүгээр энэ засгийн газраас бол хувьсгал зардалт шингээх замаар нэг 100 тэрбум төгрөгийн нэмэгдлийг бол оруулж одоо энэ төсвүүдээр багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд бас оруулж ирсэн. Бидний тооцоогоор 25% нэмэхэд нэг 560 хэвтэл үлдсэн одоо их үүсвэрийг яах вэ гэдэг асуудал дээр бол одоо яг түрүүнд Эрдэнэт гишүүн хэлээд энэ бас гишүүд яриад энэ тэр 24%-тай бас холбогдчиход байгаа. Тэр 24% нь өнөөдөр тэр дээд зах дээр хүрчихэд гэтэл хуулиараа 30% гэсэн байж байгаа. Тэр бид энэ дээр хэрвээ дотоодын нөхцөлтгүүний одоо төсвийн урсгал зарлагыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр хэрвээ бид тодорхой хэмжээнд энэ 24%-ийг өсгөж чадах юм бол ер нь цалин хөлсний их бүрэн боломжтой ийм орон зай гарч ирэх нь л гэж харж байгаа. Нэгэнт одоо төсвийн жилийн төлөвөөгөө батлахдаа 24%-гээ баталсан ийм нөхцөл байдал үүсчихэд байгаад асуудал байгаа. Сангийн ам ч гэсэн энийг тайлбарлаад яриад байгаа. Ийм нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр энэ дээр хэрвээ бас бид ярилцаад энэ асуудлыг бас урагшлуулах тал дээр нь ярилцж шүү дээ. Одоо хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын ороо, төсвийн байнгын ороо зэрэгс энэ хилцээд ингээд энийгээ оруулж ирч чадвал энэ төсөв маань бас урсгал зардал тал дээр нэмэх юм боломж гарах нэ л гэж ингэж л харж байгаа. Маш их сайн одоо шахаж бүх зүйлүүдэд оруулж ирсэн ийм төсөв гэж харж байгаа. Төрийн албыг бол одоо маш олон талаас нь танаж хасаж 9%-аар бууруулж зардлыг бууруулж ингэж оруулж ирж ингэж оруулсан төсөв. Төсвийн доктортой байдлын зөвлөлч гэсэн энэ удаагийн төсвүүдээр бас эерэг дүгнэлт өгөөд байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас боломж бас тэнд байгаа болов уу гэсэн утгаар нь бас миний зүгээс хэлж байгаа шүү. Гэхдээ энэ бол ярилцжээ шийдэх асуудлыг дахин баярлалаа. 6 номер сангийн ам. Тэгээд тэр 5 их найд 30% рүү олцгоор ч урсгал зардал шигс чинь тэгэхээр орлогоос алдагдлаа нэг их найдтай байхын тулд нэмэх шаардлага гарах уу? Тэгээд төсвийн орлогоо тэгэхээр өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй болчих юм уу гэд нэг бүхэлд нь тий Пунсалмаа гишүүний асуултанд хариулт татгаж. За сангийн материалд нь Пунсалмаа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр урсгал зардал төсвийн доктортой байдлын тухай хууль заасан тусгай шаардлагаар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэл хувь байж болно. Тэгэхээр энүүгээр бодохоор 30 их найд болж байгаа юм ер нь бол. Одоогийнх нь 24.5 гэхээр цааш нь 5.5 их найдын боломж байгаа. Гэхдээ энэ өөрөө орлогоороо бас давхар хязгаарлагдж байгаа байхгүй. 26 оны төсвийн төсөлд
тэнцвэржүүлсэн орлого 31.6 их найт төгрөг. За энэ бол засгийн газраас нүүрсийг 90 сая тонн ч гэдэг юм уу те макро үзүүлэлтэд суурилж гарч ирсэн орлого учраас бид энэ дээр бол ямар нэгэн байдлаар цаашаа орлого нэмэх үнэхээр боломж бол байхгүй. Энэ засаг дээр одоо маш олон удаа ярьсан сангийн ам дээр маш их хэмжээний тооцоолол хийж гарч ирсэн орлого учраас энэ орлого талаасаа бас хязгаарлагдаад байгаа маа. За тийм учраас нийт өргөн барьсан зарлага маань өөрөө 32.9 их найт төгрөг байгаа. Энэ дотроо Гүйцэж хариулъя 6 номер. за энэ дотроо ингээд ямар нэгэн байдлаар зохицуулт хийгээд явах юм зүйл байна. За гэтэл ер нь урсгал зардлын бүтцийг сүүлийн үед бид харах юм бол 26 оны төсөв дээр 9 их найт төгрөг буюу нийт урсгал зардлын 27% нь нэг Ахмадын тэтгэвэр халамж хүүхд юм. За 7.5 их найт нь төрийн албаагчдын цалин. За 1.3 их найт нь зээлийн хүүгийн төлбөр. За тэгээд 900 тэрбум нь төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардал. За 700 тэрбум нь төсөв байгууллагуудын байр ашиглалтын зардал. За тэгээд тэтгэврт харахад олох тэтгэмж хөдөө орон нутгийн тэтгэмж нийлээд 300 тэрбум. Ингээд үндсэндээ энэ төсөв дотор өөрөө ямар нэгэн байдлаар дотроо маневр хийх боломж бол маш бага байгаад байгаа юм. Тийм учраас засгийн газар бол ингээд аль болох ингээл бүх юмыг багтаах байдлаар л төсөв өргөн барьсан. Боломж бол одоо маш хэцүү гэдэг би өмнө хэлсэн дээ.